Сайн байцгаана уу? Шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. За би өнөөдөр 2014 онд Индонез улсад гарсан нэгэн харамсалтай хэргийн талаар ярих гээд бэлдээд сууж ийн. Ингээд хэрэгтэй орцгоё. 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр лав гарагт өглөөний 6:35 минутанд Жакарта хотын ойролцоох хурдны замаар ажилдаа явж байсан хоёр залуугийн нэг нь бол зам дагуу байрлсан асфальтын боржуурны голд нэг эвгүй зүйл нүдэнд нь тусч харагдсан. За эхлээд бол хаягдсан манекен шиг харагдчихсэн. Сонин санагдаад машинаа хажууд нь зогсоогоод очиод хартал нүүр нь хөхрөөд өсөн сэгсийсэн цагаан цамц хар өмдтэй эмэгтэй хүний цогцос хийсэн. Сандарч чичирсээр машин руугаа гүйж цагдаа дуудлага өгдөг. За цагдаа нар бол яаралтай ирж үзлэг хийхэд нас бараад ялаа хүртэл шавчихсан хэрнээ нэг тийм хүчтэй хурц химийн бодис шиг зүйл үнэртжсэн. Цогцыг шүүх эмнэлэг рүү тээвэрлэж нарийн үзлийг хийж хэн болохыг нь тодруулахаар авч явсан. Хурууны хээгэр нь шалгатал 19 настай Анжелина Сорота гэх оюутан охин байж таарсан. Аде Сара Анжелина Сорота буюу түүнийг хүмүүс Аде Сара голчлон Сара гэж дууддаг. 1994 онд Индонезийн Жакартад төрж өссөн айлын ганц хүүхэд. За тэрээр бол нас барах үедээ их сургуулийн 2 дугаар курстэй сэтгэл судлалын чиглэлээр суралцахын хажуугаар герман хэлний сургалтанд явдаг. Цаашид герман улсад очиж суралцах зорилготой ийм охин байсан. 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гэрээсээ герман хэлний сургалтандаа суух гэж гараад эргэж ирээгүй. 3 дугаар сарын 3-ны орой гэрийнхний түүнтэй холбоо барьж чадаагүй. За тэд бол эхэндээ найзуудтайгаа эсвэл хичээлдээ байгаа гэж бодож исэн. За гэртээ ирэлгүй бүтэн 1 хоног болоод 3 сарын 4-нд нь цагдаад бүртгүүлсэн ч харамсалтай нь 3 дугаар сарын 5-нд цогц нь олцсон. Сарагийн цогцос анх олдохдоо бүр танигдахын аргагүй хар хөх хөнгөтэй болоод нүдэн бүлтийгээд бүр яг гарч ирэх юм шиг болчихсон байсан. За бас амаар нь дүүрэн сонингийн цаас чихснээс нь болоод охины ам хил нь бүр хөдөлж болохооргүй гатчихсан бас. За эцэг эх нь бол охиныг нь хин ийм харгас хэрцгийгээр зовоож амь насанд нь хүрүү гэдэг асуулттай тулгарх нь ойлгомжтой. Цагдаа нар Сарагийн гар утсыг шалган алга болдог өдрөө экс найз залуу Ахмедийнх нь шин найз охин Асифатай харилцсан мессеж байсныг нь олж илрүүлсэн. За герман хэлний хичээлийн сургалтын мэдээлэл авах талаар уулзъя гэсэн утга бүхий мессежинд Сара бол зөвшөөрсөн байсан. За Сара ч найздаа нэг охин уулзаж герман хэлний хичээлийн талаар мэдээлэл авах гэж байгаа гэж ярьсан нь энэ уулзалтыг бол уулзсан гэдэг баталгаа олж өгсөн. За Сарагийн хамгийн сүүлд Асифатай уулзна гэж тохирсон газар очоод Ахмедийн машин цугаад явж байхыг нь харсан гэрч болон камерын бичлэгч олдсон. Энэ талаар Асифа болон Ахмед хоёрыг цагдаа нар дуудаж байцаасан ч тэд бол эхэндээ бүхнийг үгүйсгэж исэн. За гар утасны мессеж гэрч болон камерын бичлэг гарч ирснээр тэд худлаа ярьж байгаа нь баригдаж бүх зүйл ил болсон. Ахмед болон Сара хоёр ахлах сургууль байхаасаа эхэлж нэг жил орчим үерхсэн. Ахмедийн хувьд Сараг хуурснаар тэд бол салах гол шалтгаан нь болсон хэдийч Ахмед ер нь л их хартай, үргэлжийн Сараг хяндаг, тийм дарамттай зан чанартай байсан учраас Сара бол ерөнхийдөө Ахмедээс ямар нэгэн шалтгаанаар салахыг хүсэж исэн. Яг энэ үед нь Ахмед Сараг хуурч тааснаар ингээд бол тэд салсан. За Ахмедийн аав нь эмч, боломжийн амьдралтай, гаднаасаа их ийдэг, халамжтай юм шиг боловч маш их хартай, тийм түрэмгий зантай залуу байсан. За Сара Ахмедээс салсан ч гэсэн Ахмед удалгүй эвлэрч эргэж нийлхийг хүссэн. Сара зөвшөөрөөгүй. За Ахмед бол шинэ найз охинтой болсон ч гэсэн Сараг мартаж чадахгүй, түүний амжилт, найз нөхдийн хүрээлэл, гадагшаа сурахаар төлөвлөж бэлтгэж буй байдалд нь бол атаархсаар байсан. Шинэ найз охин ч гэсэн бас өөрөөс нь бүх талаар нь илүү, дээрэс нь Ахмед Сараг огтнож мартаж чадахгүй, үргэлж түүнтэй холбоотой байхыг хүсэж байгаа зэргээс нь болоод их дургу, үргэлжийн атаархдаг юм охин байсан. За ингээд бол тэд хоёулаа нийлж Сараг шийтгэхээр тохиролцсон. Асифа Саратай холбогдож герман хэлний хичээлийн зөвлөгөө авах хүсэлтэй байгаа юм шиг хандаж Сара ч их тусч найрсаг зан чанартай учраас түнд нь л зөвшөөрсөн.
Сарагийн алга болдог өдөр буюу 3 дугаар сарын 3-ны өдөр оройн 5:30 минутанд Сара болон Асифа хоёр уулзахаар тохирсон. За тэдний уулзахаар тохирсон метроны буудал дээр бол Ахмед тэднийг отоо зогсож исэн. За Асифа Саратай эхлээд дөнгөж уулзсан үедээ бол их найрсаг, нөхөрсөг дүр үзүүлж байхад бол Ахмед тэдэнтэй санамсаргүй таарлаж байгаа юм шиг дүр үзүүлж бол машинтайгаа гарч ирээд тэднээс юу хийж байгаа, замд нь дайгдаад буух уу гэж бол санал болгосон. За Сара бол зөвшөөрөөгүй гэсэн ч Асифа Сараг ятгахж машинд нь хамт суусан. Сарагийн хувьд тэдний машинд суугаад удаагүй байхад Асифа болон Ахмед хоёр Сараг доромжуулж хэрүүл өдгөн маягаар харьцаж эхэлсэн. Сара бол машинаас нь буугаад явахыг хүссэн ч тэд түүнийг буулгаагүй. За машин дотроо бол хүлээд зодож эхэлсэн. Зодож явах явцдаа тэд нойрны им болон өөр нэгэн тийм өндөр тунтай имийг хооронд нь холиод бол Сараг уухыг алдсан. Мэдээж Сара түүнийг нь уухгүй гэж эсэргүүцэхэд түүнийг хүчээр барьж амруу нь шахаж залхиулсан. За энэн дээр нэмээд химийн бодис болон угаалгын нунтаг хольж амруу нь цутгахсан нь бол Сарагийн амьсгалыг боогдуулж үхэлд хүргэсэн. За тэд бол 5:30 минутанд машинд суулгаснаас эхлээд олон цагийн турш зодож, дарамталж түүнийг зовоосны эцэст 9 цаг 25 минутанд Сараг ухаангүй болцохоор нь тэд бол зогсоод судсыг нь шалгаад үзтэл судсан цохилохгүй аль хэдийн амьсгал хураачихсан байсан. Сараг нас барсныг мэдээд тэр хоёр бол цааш үргэлжлүүлэн яг юу хийхээ мэдэхгүй байсан учраас машинтайгаа үргэлжлүүлэн явсаар л байсан. За шөнийн 12 цаг 30 минутанд бол машинд нь асуудал үүссэн. За тэд бол машинаа газ сэлбэж янзлаад үргэлжлүүлэн явтал дахиад шөнийн 2 цагт машинд нь асуудал гарсан. За тэд үргэлжлүүлэн засварын газар хайж явсаар үүрээр 5:30 минутанд бол нэг газар олоод Сараг арын суудалд нь нэг унтж байгаа юм шиг дүр үзүүлээд ингээд цагаан бүтээлгээр хучаад орхичихсан. За түүнийг нь бол машин засч байсан хүмүүс бол зүгээр ядраад унтж байгаа юм байна гэж ойлгосон гэсэн. За тэд машинаа засуулж хаад үргэлжлүүлэн явсаар л байсан. За ингэж явхдаа тэд бол утсыг нь унтрааж явсаар түүнийг нас барснаас хаях хүртлээр нийт 21 цаг машинд авч явсан байсан. За 3 дугаар сарын 4-ний орой 21 цагийн үед цогцыг нь түүний анх олдсон хурдны замын хажуу руу буулгаад орхисон. За задлан шинжиргээгээр охины бие дээр зодуулж хүч хэрэглэгдсэн шинж тэмдэг зөндөө олон цус хураалт хөхрүүлт хавдар гэх мэт зүйл бол илэрсэн. Уруул амны эргэн тойронд нь шүлтлэг бодисын түлэгдэл, хамар аманд нь бага хэмжээний цус, за хүзүүнд нь шахалт боолтын мөр, за тээжний хэсэгт нь бол цус хураалт хөхрүүлт, за гараар дарж шахсан мэт тийм байдалтай байсан. За амьсгалынхын замд бол улаан хоолойн гуурсан хоолойд нь цэвэрлэгээний бодисын үлдэгдэл, бугуй, шагаа орчимд нь утас осоор боосон уул мөр, за бүх биед нь бол юм цус хураалт мохоо зүйлээр зодуулсан гэмтэл илэрсэн. За үхлийн үндсэн шалтгаан нь гэвэл амьсгал боогдож, ам хамранд таглагдаж, амьсгалын дутагдалд орж нас барсан гэж дүгнэгдсэн. За амруу хийсэн шүлтлэг нунтаг бодисд нь бол уушиг хоолойд нь орсон байсан. За Ахмед болон Асифа хоёр Сараг алчаад бол огтонж гимшээгүй. За үүнийг нь юу баталж харуулж байгаа вэ гэхээр Сараг нас барсны дараа тэд бол ингээд өөртөө огтонж холбоогүй мэтээр харуулдуулахын тулд энгийн пост бичлэгүүдийг бол хийж исэн. За тэр дундаа цагдаа нарын хамгийн онцолж харсан нэг зүйл бол Асифа би одоо илүү жаргалтай гэх маягийн тийм бичлэг нийтлсэн байсан нь Сараг сургуу болсны дараахан байсан. За цагдаад баригдчихад бол тэд огтхонч гимшгүй, харин ч бүр инээж бүхий л цаг хугацаанд хайхрамжгүй үл тоомсорлсон зан авир гаргаж исэн. За тэд бол Сараг хүнөөснийхээ дараа түүнтэй холбоотой түүний эд зүйл, цүнх, гутал, хувц гэх зэргийг хаяхын хажуугаар нь за түүний утсыг нь бол аваачаад дэлгүүрт $245 зарчсан байсан. За энэ хэрэг нь бол Ахмед Сараг өөрийг нь бол тоохгүй, эргэж холбогдохгүй, харилцаагаа бүр мөсөн тасалснаас нь болоод бүр маш их бухимдсан тийм харталтын зан чанартай нь холбоотойгоор үйлдэгдсэн хэрэг гэж бол шүүхээс үзсэн. За Асифагийн хувьд бол мэдээж Сараа татаархаж түүнийг зовоож тарчлахыг хүссэн хүсэл дээрээ энэ хоёр бол нэгдээд бол хэргийг үйлдсэн.
За Ахмед болон Асифа хоёрыг бол Индонезийн ард иргэд бол цаазаар авах ял өгөх байх гэж харж исэн ч гэсэн за тэднийг бол өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Гих зэрэг шалтгаануудаар бол тэдэнд тус бүр 20 жилийн хорих ял оноосон юм байна. За өнөөдрийн хэрэг бол нэг иймэрхүү хардалт атаархлаас үүдэлтэй дөнгөж 18, 19 настай хүүхдүүдийн үйлцэн хэрэг байгаа. Өнөөдрийн бичлэгийг энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Дараагийнхаа шинэ дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.